Одоо мөрдөгдөж байгаа зөрчлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлэг төлөөгүй эцэг эхчүүдийг 7-оос 30 хоног баривчлах, албатан сургалтанд хамруулах, 100 нэгчтэй тэнцэх мөнгөнд торвол ноогдуулж байгаа бол худал мэдүүлэг тайлбар өгсөн, битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Ийхүү хуулиараа төлбөр төлөгчдөд хариуцлага тооцдогч хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг чангалах шаардлага бий болсныг харуулж байна. Хуульд одоо зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэгэхээр одоо гэр бүлийн тухай хууль, шүүгэн шийдвэр өгөх тухай хуулийн одоо шинжилсэн найруулгын хуулийн төслүүд бас явагдаж байгаа. Тэгвэл хүүхдийн тэтгэлэг олгох хуулийн хэрэгжилт нийслэлд 50 орчим хувьтай байна. Тодорхойлбол 6200 гаруй хүүхдийн тэтгэлэг төлөх төлбөр төлөгчийн 50% нь орлогоос давсан төлбөр нь хэмжилсэн. Оршин суугаа хаяган дээр амьдрдаггүй зэрэг шалтгаанаар хариуцлагаас мултарчээ. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар өмгөөлөгч хуульч нарт ирдэг хамгийн хүрэгдэл гомдол гэр бүл цуцлалт хүүхдийн тэтгэлэг тогтоох асуудалтай холбоотой. Азийн бусад улс оронтой харьцуулахад эрт гэр бүл зохиож хүүхдтэй болдогч. Ялангуяа 18-аас 25 насны залуус 2-оос 3 жил хамт амьдраад салах нь нэмэгдэжээ. Манай улсад гэр бүл төлөвлөх соёл санхүүгийн сахилах бат байхгүйгээс ийхүү хүүхэд тохирч эргээд шүүхийн танхимд хуулзаж байна. За ерөнхийдөө бол одоо төлбөр төлөгч орлого мөнгөхөөс илүү нөгөө хариуцлагын асуудал чухал байна. Үнэхээр одоо үүргээ ухамсарлахгүй одоо хүүхдийн тэтгэлгээ цаг хугацаанд нь төлөхгүй цухтаадаг, зайлсхийдэг, оршин суугаа хаягандаа байдгүй ч гэдэг ийм асуудлууд байна. Тэгвэл нийслэлийн шүүгэн шийдвэр гүйцэтгэх газраас иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч нээлттэй алганы өдөрлөгийг зохион байгууллаа. Иргэдийн хувьд аж ахуйн нэгж хоорондын маргаан хүүхдийн тэтгэлэг тогтоох асуудлаар зөвлөмж авсан юм. Шүүгэн шийдвэр гаргах гарцсан захирамж нь гарчаад байхад хэрэг шийдвэрлэх явц нь удаашралтай байна л гэж харж байна. Энэ бол ийм өдрийг нэг удаа биш байнга зохион байгуулж хэвээр болгосон хувь хүний бодол байна. Шүүгэн шийдвэр гүйцэтгэхийн газраас авч хэрэгжүүлж байгаа одоо 2025 онд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд авилгын эсрэг үйл ажиллагааны 2025 оны төлөвлөгөө, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, байгууллагын шударга байдлын үнэлгээг 25 онд сайжруулах арга хэмжээний энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг одоо хангах чиглэлээр өнөөдөр манай нийслэлийн шүүгэн шийдвэрлэх газар маань нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан ажиллаж байна. За энэ оны 5 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар бол 2.2 их 80 төгрөгийн үнийн дүнтэй 7202 гүйцэтгэх баримт жижигийг шүүхээс хүлээн авч нийт 4.1 их 80 төгрөгийн 21156 гүйцэтгэх баримт жижигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж 208.9 тэрбум төгрөгийн үнэтэй 5413 гүйцэтгэх баримт жижиг бодиттой биелүүлж үлдэгдэл бод одоо 3.9 их 80 төгрөгийн үнийн дүнтэй 15146 гүйцэтгэх баримт жижиг үлдэгдэлтэй ажиллаж байна. Тэгвэл улсын хэмжээнд 2024 онд 14225 мянган хос гэрлэлтэд батлуулж үүний 4463 нь гэр бүлээ цуцлуулсан байна.